барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна. Төлөөлөл удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлага хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргадаг. За энэ шийдвэртээ хурал хуралдуулах газар, өдөр, цаг, хурлыг хилцэх асуудал зэргийг тусгасан байх ёстой. Хязгаарлагдмал хариуцлагатай компани дүрмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гарснаас хойш 40-оос доошгүй хоногийн дараа хуралдуулна. Тус шийдвэр гарснаас хойш 5 хоногийн дотор хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд хүргэдэг. Хувьцаа эзэмшигчдийн хурал түүний шийдвэрийн талаар хуралд оролцоогүй эсвэл оролцсон боловч эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч нь компани тухай хууль, эрх бүхий байгууллагаас тогтоосон журам, компани дүрмд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаагүй, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах шийдвэр гарснаас хойш өдөр, газрыг өөрчилсөн, хурлаар хилэлцгээр товлоогүй асуудлыг хилэлцсэн бол шүүхэд гомдол гаргаж болно. Хувьцаат компани хуралд оролцоогүй, оролцсон боловч эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч энэ үндслэлээр санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргах эрхтэй байдаг.